Та бүхэн сайн байцгаана уу? Сая Мёнжун итгэгч гарч ирээд гэрчлэлээ хийлээ. Хорим хийн гэж ярьж ирсэн. Би яг үнийг хэлэхэд хорим хийх нь сайн уу, муу юу гэдгийг мэдэхгүй байна. Харин цаашаа хараад байвал мэдэх байлгүй дээ, тийм ээ. Ийм дууны үг бас байд юм байлаа. Цаг өнгөрөхөөр л мэдэх болдог гэж. Залуу наснда ачаа буулганы хөнгөн харин хорим хийчихлээр хүнд өгөгддөг ачаа буулга бол улам амьдралын ачаа хүнд болдог. Мёнжун итгэгч харин баяртай сэтгэлээр одоо гэрчлэл хийлээ. Хамтдаа Матай ном Библийн үгийг харцгаая. Матай номын 5 дугаар бүлгийн 13-аас уншаа. Матай 5-ын 13-аас уншаа. Та нар бол газрын давс. Хэрв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж хүмүүсийн хөл доор ишигдэхээс өөр юу ч хэрэг болдоггүй. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээр хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэллүү асаагаа цавны доор тавьдаггүй. Харин дэллүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг танд алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү хэлдэг. 16 дугаар ишлэл хүртэл уншлаа. Сая уулан дээрх сайн мэдээний талаар дууллаа. Сая бидний өнөөдөр уншсан энэ ишлэл ч гэсэн Есүс амаараа бидэнд айлдсан үг байгаа. Бас уулан дээр гарч тараасан сургаал номлол мөн юм аа. Энэ үг бидэнд маш их сургамжийг өгдөг. Бидний амьдралыг эргэцүүлэн бодогдуулдаг үг гэж би бодож байна. Бид нар гэрэл ба давсны талаар олон удаа сонсч үзсэн тийм ээ. Гэрэл, давс хэнийг ингэж хэлэх вэ гэвэл аврагдсан итгэгч нарыг давс болон гэрэл гэж хэлдэг. Энэ ишлэлээр харвал та нар давс болоорой, гэрэл болоорой гэж хэлээгүй байгаа. Яагаад гэвэл бид аль хэдийн давс болцоосон, гэрэл болцсон учраас юм аа. За тийм учраас та нар бол дэлхийн давс мөн гэж хэлсэн байгаа тийм ээ. Биднийг аль хэдийн давс болцсон гэж хэлж байгаа. Харин энд орвол хоёр төрлийн давс гарч байна. Нэг нь болохоор амтыг гаргадаг. Нөгөө нэг нь амтаа алдсан гэсэн хоёр төрлийн давс байна. Давсыг би толноос хайж үзсэн чинь давс гэдэг нь өөрөө амтаа алдах боломжгүй байдаг гэж байна. За харин Библиэлд давс амтаа алдвал гадагшаа хаягдаж хүмүүсийн хөл доор гიშгэтгэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй. Ямар ч хэрэггүй юм болчихно гэсэн үг. Энэ ертөөл давсны талаар юм шиг харагдж байгаа боловч аврагдсан бидний талаар ярьж байгаа юм. Мөн Библиэлд давсны талаар олон газар гарч байгаа. Давсан гэрээ гэж та сонсч байсан уу? Бурхан бидэндээ байгуулсан гэрээ дотор давсны гэрээ гэдэг гэрээ бас байдаг. Тэгэхээр зэрэг давс бол өөрчлөгдөхгүй, хувиршгүй зүйлийг хэлдэг. Хоолыг хүн гашхлахгүй тулд яах ёстой вэ гэвэл давсыг цацах ёстой. Дээр үед загсыг удаан хадгалахын тулд яадаг байсан бэ гэвэл давсан дотор хийждэг байсан. Тэгвэл энэ загас гашилдаггүй, мууддаггүй байсан. Би Андун хотод үзсэн чинь Хөдөнгөө гэдэг загас байдаг. Тэр загсыг яагаад Андуунд ингэж байдаг вүлээ гэж бодсон чинь Андун болохоор далайгүй газар ахгүй юу? Далайгаас загсыг барьж ирээд тэгээ далайгүй газар загсыг зарах гэхлээр энэ загас нь хордон муудчихдаг байсан. Тийм болохоор загсыг муудуулахгүй тулд давсан дотор булаад хайчихна. Тэр нь одоо давсалсан хөдөнгөө загас болно. Тэгээ давсалсан яргай загас, тийм олон загас өөр нэртэй болоод ингээд зарагддаг байсан.
Миний амьдардаг байсан газар маш хөдөө газар байсан болохоор загсыг харах маш хэцүү байсан. Нэг удаа галчи гэдэг загсыг аваад ирсэн. Галчигийн өнгө нь хавхар өнгөтэй байгаа байхгүй. Тэгээ галчигийн энэ загс яагаад хавхар байгаа юм болоо? Ууг нь бол ямар өнгөтэй вэ? Ууг нь бол мөнгөн цагаан өнгөтэй тийм. Дараа нь мэдсэн чинь давсан дотор хитрхи их байлгасаар байгаа. Өнгө нь өөрчлөгдсөн байсан. Тэгээд галчи ямар өнгөтэйг ч мэддэггүй байсан. Дараа нь харахад мөнгөн цагаан өнгөтэй байна гэдгийг мэдсэн. Энэ загас сэтгэлээ маш олон үүргийг гүйцэтгэдэг. Ачлагдаггүй, бас муудуулдаггүй ийм үүрэгтэй нь энэ давс юм аа. Давс бас амтыг гаргахын тулд өөрийнхөө одоо дүр төрх нь тайлжиж амт нь гардаг. Давсаараа тэр хэлбэрээ хадгалаад байх юм бол амтыг гаргаж чадахгүй. Давс нь хайлаад ууссан тохиолдолд уусаа байхгүй болсон тохиолдолд тэр амтаа гаргах боломжтой. Тэрэн шиг аврагдсан бид нар итгэгчнэр хүн бүр өөрийнхөө дүр төрхийг хадгалаад байгаад ах юм бол уусахгүй л бол амтыг гаргах боломжгүй байна. Өнөөдөр энд хэлж байгаа гэрэл болон давс. Энэ хоёр хоёулаа өөртөө биш, бусдад үйлчлэхийн тулд байгаа зүйл мөн. Гэрэл ч гэсэн гэрэлтсэн үед эргийн тойрныг гэрэлтүүлдэг үстэй тийм ээ. Нэгэн өдөр аав хүү хоёр байжээ. Энэ аав хүү хоёр далайн эрэг дээр амьдардаг байж гин. Аав нь хүүгээ дагуулад загасчлаар гарсан байна. Гарахад цагаагаар маш сайхан байсан. Салхийг огтонч үлээгээгүй байсан чинь загсаа барайл ингээд байгаад цаг өнгөрсөн чинь гинт далайн шуур гарсан гэнэ. Тэгээд гинт бүрхэг болж цагаагаар нь маш муухай болж ирсэн. Хавхранхуу тэгээд шуург болж ийн зүрчгээ олохгүй тэгээд шүн болчихсон байна. Давалгаа бол маш хүчтэй давалгаалж байлаа. Аавынхан сэтгэл өнөөдөр хүү бид хоёр өөхөх юм байна да. Одоо хаашаа явахаач мэдхэ байлаа. Гэлүүгээ яаж харих вэ? Ийшээ тийш харсан ч нэг ч гэрэл харагдахгүй байсан. Тэгээд нэг талаас маш том уул шиг том давалгаалж байсан. Тэрийг одоо яахын аргагүй байлаа. Хүүн сандарч айгаад аваа бид нар одоо өгчих юм биш үү? Хаашаа явах ёстой вэ? Гэт ойлж ирсэн. Аав нь ч гэсэн яахаа мэдэхгүй байлаа. Яагаад вэ? Хаашаа явахаа мэдэхгүй байгаа учраас. Тэгсэн чинь тэр холоос гинтхэн маш гэрэлтэй гэрэл даяарч эхэлсэн. Тэр гэрлийг хараад сэлүүрдээд их газар руугаа ирэх болсон. Харин тэр гэрэл ассан газар нь хаана вэ гэвэл энэ аав хүү хоёрын амьдарч байсан гэр нь шатчихсан. Ээж нь нөхрийгөө ирэхийг хүлээгээд хоол хийж байж байгаад мартаад тэр гал нь өөрийнхөө гэр орныг тэр чигтэн шатаасан байна. Тэгээд энэ ээж хүн гэрээ шатаж байгааг хараад нөхөр хүү хоёр нь буцаж ирвэл одоо яана. Миний хайхрамжгүй байдлаас болоод энэ гэр тэр чигтээ шатчихлаа. Нөхөр хүү хоёр буцаж ирвэл одоо намайг амар их загнах даа гэж айсан. Тэгээд гэр нь бүгд шатцсан байгааг хараад энэ зав бол аав хүү хоёрын сууж исэн онгоц бол гэрлүүгээ буцаж ирж чадсан. Та тэгээд гэртээ эргэж ирсэн үед эхнэр нь хэллээ. Ханаа биний буруу. Үнэхээр уучлаарай гэсэн. Яасан гэсэн чинь гэр нь шатчихлаа. Бид нар одоо амьдрах газаргүй боллоо. Харин нөхөр нь хэлсэн. Үгүй. Энэ гэр шатсны ачаар бид хоёр амьд гараад
одоо энд ирж чадсан байна. Хэрвээ өнөөдөр манай гэр шатаагүй, гэрэл тусаагүй байсан бол бид нэр маш том давалгаанд живж өөхөх байсан. Харин ганц энэ шатж байгаа гэрэл түүмрээс болоод бид нэр амьдарч чадсан юм аа гэж. Тэр яг хиний захиасан үлгэр яриа гэдгийг мэдэхгүй ч ямар ч маш цаг нь таарад маш гоё болсон байгаа хэвээр тийм. Нөхөр хүү хоёр нь гэрлүүгээ ирж чадсны учраас тэр гэр нь шатсны учраас маш сайн болсон. Харин эхнэрийн хувьд бодоход бол гэр нь шатсан учраас бүр цөхрөөд сэтгэлээр унсан хэцүү байсан байна. Ямар ч ч гэсэн эндээс хэлэх гэж байгаа санаа бол гэрэл маш чухал гэсэн үг. Гэрэл бол хүнийг аварч чадна. Гэрэл бас харанхуй төөрж байгаа хүмүүсийг зөв зам руу удирдах чадна. За тэгвэл энэ Библиэлд та нар бол дэлхийн давс гэж ингэж хэлсэн байгаа тийм ээ. Харин 15 дээр бол 14 бол та нар бол дэлхийн гэрэл мөн. За тэгвэл давсын хийдэг ажил хийдэг үүрэг байгаа. Бас гэрлийн хийж чаддаг үүрэг байгаа. Бурхан та бүхэн хүн бүрийн дотор ажиллаа хийж биднээр дамжуулан хийх гэсэн зөвлөж чигсэн байгаа гэсэн үг. Давс бол давсын хийдэг энэ ажил байгаа. Давсан хийж чаддаг ажлууд олон ажлууд байгаа. Харин ямарваа юмыг муудуулахгүй чадвар давсан байдаг бас давсын үүрэг юм. Тэгэхээр зэрэг Бурхан бидэнд өгсөн үүрэг хариуцлага юу юм бэ? Юу вэ гэвэл хувирдаггүй, үл мууддаг энэ сайн мэдээ. Бурханы үгийг хүмүүс тараах ажил юм. Бурхан бидэнд энэ сайн мэдээний ажлыг хийх гэж энд дуудсан юм. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Та нар бол газрын давс. Тэгвэл энэ давсын хийх ёстой ажил үүрэг хариуцлага маш том байгаа юм шиг. Бид нарт хийх ёстой ажил үүрэг хариуцлага маш том байгаа. Харин тэр давсын үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа даа. Тэр нь юу вэ? Давс нь өөрийнхөө амтыг алдж гинэ гэсэн утгатай. Амтаа алдвал дахиад яаж давслаг болох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж хүмүүсийн хөл дор гიშгтээс өөр юунд ч хэрэг болдоггүй. Давс өөрийнхөө үүрэг хариуцлага гүйцэтгэж чадахгүй бол хаягдаж хүмүүсийн хөлд гიშгдэнэ. Давс ямарваа зүйлд шингэгдэж ороод уулж ороод давслаг амтаа гарахгүй бол хэрэггүй болно гэсэн. Давс өөрийнхөө үүрэг хариуцлагаа гүйцэтгэхгүй бол ямар ч хэрэггүй болно. Хаягхаас ямар ч хэрэггүй учраас гიშгэгдэхээс өөр аргагүй болно. Зөвхөн давсны талаар ярьж байгаа гэж юу? Үгүй ээ. Өнөөдөр энэ газар сууж байгаас энэ үгийг сонсож байгаа та бүхэнд бас надад зориулж хэлж байгаа Бурханы үг юм аа. Бурхан та бүхэн хүн бүрийг дуудсан шалтгаан байгаа, учир байгаа. Та бүхэн хүн болгонд өгсөн амлалт байгаа, бас үүрэг хариуцлага байгаа. Бид нар тэр болгон дээр нь яг зохистой байдалд ороод ашиглуулж бас тэр үүргийг гүйцэтгэсэн цагт Бурхан та бүхнийг маш сайн хүн гэж шилнэ. Харин энэ ажилд та бүхэн ашиглуулахгүй, энэ үүргийг гүйцэтгэхгүй байгаа бол хаягдахаас өөр аргагүй гэдгийг та бүхэн хэлмээр байна. Амтыг гаргахын тулд яах ёстой вэ? Уусах ёстой. Харин амтаа гарахгүй байна гэдэг бол юу гэсэн үг вэ? Уусахгүй байна гэсэн үг. Уусах дургүй байна гэсэн үг. Өөрийнхөө зангаараа зөрүүдлээд байна гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Бид нар итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Бид нар Бурханд итгэж амьдарч байна. Харин Бурханд итгэхийн хамгийн суур ойлголт нь юу вэ гэвэл өөрийгөө үгүйсэх юм. Өөрийнхөө дүр төрхийг уусгана гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл би өөрийгөө Бурханы үгийн өмнө өөрийгөө үгүйсгэнэ гэсэн үг. Өөрийгөө үгүйсгэх. За ингэснээр Христ бидний дотор гарч ирж биднээр дамжуулан Христийн дүр төрх гарч ирэх ёстой.
Харин хүмүүс өөрийнхөө зөрүүлж байна гэдэг бол өөрөө уусахгүй байна гэсэн үг. Өөрийгөө үгүйсэхгүй байна. Өөрийгөө бас хаглахгүй байна гэсэн үг. Миний цангаараа, миний дур зоргоороо амьдарч байгаа гэсэнтэй адил мөн аврал авахаас өмнө надад байсан цан гаруй шин, надад байсан үзэл бодлороо үргэлжлүүлэн ингээд зөрүүлээд явж байгаа гэдэгтэй адилхан юм аа. За тэгвэл бид нар Есүсийн шав болохын тулд, Есүсийн дотор ороод амьдрахын тулд яах ёстой вэ? Есүс миний дотор орж ирээд намайг өдөртөн залгах ёстой. Харин бид нар өөрийнхөө бодлоор, өөрийнхөө чадлаараа миний дотор ингээд хоригдоод ингээд байх юм бол Бурхны үг биднийг өдөртөж чадахгүй гэсэн үг. Чадахгүй. Амд маш чухал. Давс амтаа гаргахын тулд давс нь уусчиж Баярлалаа амтыг гаргадагтай адил. Бид бол энэ газрын давс. Бурхан аль хэдийн бидний энэ газрын давс гэж хэлсэн байгаа. Та нар бол газрын давс. Та нар дэлхийн гэрэл мөн. Тэгвэл өөрийгөө үгүйсгэх юм бол надаар дамжуулан энэ давсны амтыг амсаж суулж чадахгүй юу? Чаднаа. Би уусгах юм бол амт бол аяандаа гарчна. Би энийг давслаг болгоно гэж хичээх ёстой хэрэггүй. Хичээх ёсгүй. Зүгээр уусгах юм бол болно. Харин уусахгүй, хайлахгүй байгаа давс бол яг амтыг гаргаж чадахгүй юу? Давс хайлахгүй давс байдаг. Тийм давс бол амтаа гаргаж чадахгүй. Энэ газар сууж байгаа зарим итгэгч нар ч гэсэн зарим нь ингэдэг. Өөрийгөө байнга гүйцэтгэдэг. Өөрийгөө хайдаг хүмүүс байна. Нэг юм болохоор тэр болсон асуудлынхаа өмнө өөрийгөө эргцүүлэн бодож энэ асуудал дээр би ямар нэгэн юу яасан уу, ингэсэн үү, тэгсэн үү гэж өөрийгөө бодож өөрийгөө бодлыг хайдаг хүмүүс байгаа. Тийм хүмүүс бол сүнслэг хүмүүс гэж хэлнэ. Сүнслэг талын хүмүүс. За харин Бурхан бидэнд асуудлыг өгсөн. Бас та бүхний амьдралд Бурхан хөндлөнгөөс нь ингээд олцоод юмыг өгөөд байгаа. Харин Бурханыг бодох биш. Та бүхэн сэтгэлээ маш зөрүү зан гаргаад тийм юм болохоор Бурханы өмнө бууж өгөөд ингэх ёстой шүү дээ. Бурхан минь надад туслаарай, ийм биш заяа. Уурлаад, гомдлоод Бурхан минь надад яагаад ийм юм тохиолдуулж байгаа гэж гомддог хүмүүс байдаг. Хамт Библийн үгийг харцгаая. Левит номын 2-ын 13-ыг харъя. 2-ын 13. Түүнээс гадна та нар эдэн өргөл болгоныг давсаар амтал. Ингэснээр та нарын Бурханы гэрээний давс нь эдэн өргөлд чинь дутагдахгүй байх юм. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөх түн. За Бурханд өргөдөг тахилын дотор эдэн өргөл гэж байгаа. Эдэн өргөл дотор юу хийгсэн бэ? Давсаар амтал гэсэн. Чи Бурханы эдэн өргөл болгоныг давсаар амтал. Ингэснээр та нарын Бурханы гэрээний давс нь эдэн өргөлд чинь дутагдахгүй байх юм. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөх түн гэсэн. Тэгэхээр эдэн өргөл бол заавал давс орох ёстой. За давс өөрийнхөө хэлбэр дүрсийг хадгалаад авах юм бол энэ нэг өргөл болж чадахгүй. Нэг бий болж чадахгүй. Тийм учраас энийг бүтэн нэг бий болгохын тулд унтгалах хэрэгтэй. Унтгалах юм бол түүний өөрийнхөө хэлбэр дүрсийг хадгалсан байх уу эсвэл байхгүй болсон байх уу? Өөрийнхөө дүрс бол байхгүй болчихно. Тэгээд тэр өргөлийн дүрсэл хадгалах. Өнөөдөр харсан чи манай ихнэр ач нарт тиймээ нунтаглаад нэг шингийн юмд хойлоод өгчихсэн. Тэгээ миний бэр асуусан. Энэ юу вэ гэж асуусан чинь нэг нунтаг гэж хариулсан. Юу хийснийг би мартчихлаа. Энэ самарны нунтаг үйл үү? Одоо юу илээ?
нунтагдсан учраас одоо тэрийг яг юу гэдгийг бол хүмүүс таамаглахгүй. Энэ юу юм болоо гэж мэдэхгүй болохоор алсан. Тэгэхээр нунтаг бол өөрийн хэлбэр дүрсгэж байхгүй болно гэсэн үг. Хүмүүс үүнийг хараад юу гэдгийг мэдэхгүй. Тийм учраас нунтаглаад тэрэн дотор юу хийсэн бэ? Давс хийгдэн гэсэн. Давс бол юмны дотор ингээд давс хийгээд талах хийж ямар нэгэн одоо хоол хийх юм бол түүний дотор давс байгаа байхгүй хүмүүс хараад мэдэхгүй болчихсон тэр нь уусчдаг үстэй. Хайлтгүй юу? Тийм. Уусаад хайлаад байхгүй болчихдог. Давс ч гэсэн урилж гисэн тэр өөрийнхөө төрөлхийг алдаад байхгүй болчихдог. Та нар давсыг хийхдээ өргөлдөг. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөлдөг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бурхны өмнө хувиршгүй өргөлийг өргөнө гэсэн. Үүний адилаар бурхан бидний сэтгэлд ч гэсэн бид нар өөрийнхөө хэлбэр дүрсгэж байх уу байхгүй юу? Байгаа. Та хүн болгонтой нь уулзаж үзвэл та бүхэн өөрт нь ингээд хадгалсан байгаа тэр тойлширсан маш муухай аашсан ч гэсэн гарах үе байна. Сая итгэгч гарч ирээд борим хийн гэд ярьлаа. Тэгээд маш баяртай царайтай ингээд ярьсан. Харин одоо тэр баяртай царай нь хэр удах болоо гэж би бодож байна. Энэ хүн чи яагаад давс цацаад байгаа юм бэ? Муу ёртой ингэж бодож магадгүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрвөл ойлгоно гэж би хэлмээр байсан. Хамгийн гол нь өөрийн хэлбэр дүрсийг байхгүй болгох хэрэгтэй. Би ч гэсэн анх хорим хийхдээ хорим хийхэд бол хүн маргалтаж тэ их нэртэйгээ муудалцахгүй гэж боддог байсан. Харин 1 сар өнгөрөөд 2 сар өнгөрөөд 1 жил өнгөрөөд ингэсэн чинь сэтгэл таарахгүй зүйлүүд нэгээр гарч ирээд эхэлсэн. Тэгээд хэдэн сар дахиад өнгөрсөн чинь маргаан гарах уу гарахгүй юу? Гарна шүү дээ. Яагаад вэ? Надад байгаа ингээд тогтсон зан амьдралын хэв маяг, миний эхнэрийн хэв маяг өөр шүү дээ, тэ? Бүх зүйл нь өөр. Санхүүгийн одоо мөнгө ашигладаг хэв маяг байна уу? Хувцасдаг хэв маягч байна уу? Бүх зүйл, хооллолдог хэв маяг, бүх зүйл нь өөр. Энэ газар бас маш олон итгэгч сууж байна. Энэ газар байгаа бүх хүмүүсийн сэтгэл ижлэхэн байх уу, өөр ах уу? Өөрөө гэсэн. Тэгвэл яаж бид нар нэгдэж чадах вэ? Бид нар өөрийнхөө сэтгэлээр амьдраад, өөрийнхөө бодлоор, өөрийнхөө зөрүүлээд ивэл нэгэн сэтгэлтэй байж чадахгүй юу? Чадахгүй гэсэн үг. Тиймээс бидний өөрийн хэлбэр дүр байхгүй болох хэрэгтэй, нунтаг болох хэрэгтэй. Бидний хэлбэр дүрс нь нунтаглаад байхгүй болчих юм бол за энэ ч гэсэн яах вэ, тэгсэн ч яах вэ гэд ямар ч асуудал болохгүй гэсэн. Тийм учраас бурхны тааламж тахилуудын дотор эдэн тахил гэж байгаа. Эдэн өргөл. Эдэн өргөлийг давсаар амтал гэсэн. Тэгжиж энэ нь дутагдахгүй байх болно. Бас энэ хувиршгүй, муудахгүй байх болно. Тэгэд үүнийг давсаар амтлахгүй бол давс нь уусахгүй бол бурхны үссэн эдэн өргөлөөс өөр болчихно. Тий. Таалагдахгүй өргөл болчихно. Бурхан та бүхний дуудсан шалтгаан байгаа болов уу, байхгүй болов? Энэ газар суулгасан шалтгаан байгаа. Байж л таар. Энэ шалтгаан юу вэ? Өөр шалтгаан биш ээ. Бид нарыг дамжуулан сайн мэдээ тараах гэсэн. Энэ зорилгоор та бүхнийг дуудсан гэсэн үг. Та бүхэн сайн мэдээ тараасан ч яах вэ, тараагүй ч яах вэ гэж бодох биш. Энэ бол бурхны бидэнд хүсэл юм аа. Бурхан бид хүн бүрийг дуудаж юуны төлөө гэж хэлсэн бэ? Энэ сайн мэдээ тунхаглахын тулд ашиглагдаасэ гэж хүсэж байгаа гэсэн. Тиймээс бидний сайн мэдээний төлөө өөрийгөө өргөлгүйгээр махан биеийн төлөө амьдарсаар өөрийнхөө энэ шунал
атаархлын төлөө амьдарсаар байвал тэр хүн бурханд зохистой биш хүн гэсэн үг. Тийм хүн бол эцэстээ юунд ч хэрэггүй болж гадагшаа хаягдаад хүмүүсийн хөлд гიშгдэхээс өөр хэрэггүй болдог. За. Хоёр дахаас өөр аргагүй гинэ. Тийм шүү. Энэ сүм чуулган дотор бас сайн мэдээний сэлүүрийг бариад урагшаа сэлүүрж байгаа хүмүүс хизээч унаж өдөрхгүй байх болно. Харин энэ сүм чуулганд сэлүүрдэхгүйгээр амьдрах. Энэ сүм чуулганд байсан ч гэсэн өөрийнхөө зөрүү зан өөрийнхоороо амьдардаг хүмүүс олон байдаг. Өөрийгөө хагалж, өөрийгөө нүдэж, нунтаглахгүйгээр өөрийнхөө хэлбэр дүрсээ хадгалцсан нэгэ яваад байгаа хүмүүс удаан хугацаанд нэг удалгүйгээр нурж унах болдог. Бурхан бидэнд энэ сайн мэдээний төлөө урагшлуулад байгаагийн учир нь өөр зорилгоор биш. Тэр нь бидний амьдралыг сайхан болгодог учраас юм. За, ингэж бодож болно. Бид нар сайн мэдээний төлөө амьдрах юм бол бидний амьдрал улам сайжирч, бидний амьдрал бурхан тусалж дэмжих болно. Нэг талаас бид нар нурж байгаа юм шиг санагдаж магадгүй. Уусах учраас. Бид нар уусах тусам биднэрээ дамжуулан ямар амт гарах вэ? Тийм, давсны амт нь гарч давслага болдог шиг Христийн үнэр биднээр дамжуулан үнэртэх болно гэсэн үг. Өшөө жоохон ярилцъя. 14-р ишлэлийг хараарай. Та нар бол дэлхийн гэрэл мөн гэсэн. Энэ Матай 5:12-14 дээр харуул. Гэрэл мөн гэж хэлсэн. Гэрэл болох болно гэж хэлээгүй шүү дээ. Аль хэдийн та нар бол гэрэл мөн. Гэрэл юунд хэрэгтэй вэ? Харанхуй гэрэлтүүлэхийн тулд хэрэгтэй те. Гэрэл бол нэг газар нуугаа тавьчих хэрэгтэй юм биш. Ил гарах хэрэгтэй. Уулын доор байгаа тасгон. Уулын цаана гадагш гарч ирнэ гэсэн тийм үг байдаг шиг. Уулын доор байгаа тасгон шин болохоор тэр уулын доор байгаа бол байна уу? Тэр тасгон байгаа юу байхгүй юу харагдахгүй байх болно. Хэрвээ айл болгон гэрэлгүй байх юм бол. Харин айл болгон гэрэлтэй байх юм бол хүмүүс ингээд уулыг хараад уулын дээр юм байгаа юм байна, уулын дээр тосгон байгаа юм байна гэдэг нь мэдэгддэг үстэй тийм. Тэрнтэй адил. Дээр үед Солонгос дайн болж байсан. Дээр үе гэж ер нь хэдэн жилийн өмнө 1950 он хүртэл Солонгос дайнтай байсан. Тэгээд Солонгос өмнөд хойш Солонгосын дайны үеэр хүмүүс доошоо ингээд өмнөд зүг рүү дөрвөж явсан. Хүмүүс харин байх газаргүй болоод уул муул руу гарч амьдардаг болсон. Тэгээд шин болохоор хүмүүсийн амьдардаг газар гэрэл асаатан байдаг учраас гэрэл ингээд асдаг байсан. Бусан руу хүмүүс ихэнх нь дөрвсөн. Тэгээд Бусан бол далайн эрэг дээр байдаг хот. Тэгээд гадаадаас олон завиуд ингээд онгоцнууд ингээд орж ирэхээр Бусаныг хараад амар гайхдаг. Тэгээд юу гэж хэлдэг вэ гэвэл wonderful гэдэг. Өсгөлөнтэй сайхан байна гэж. Яагаад гэвэл гэрэл асдаг учраас. Гэрэл хасгаар амар гоё харагдана. Гэхдээ өглөө болоод өдийн цагаар бол тэрийг Бусан хүмүүс ингээд сэтгэлээр ундаг гинэ. Яагаад гэвэл дандаа тийм сүрлэн байшингууд учраас. Гэрэл байхгүй бол ууланд байгаа тасгонд ингээд уулан дээр байгаа айлуудыг айл байна гэж харж чадахгүй. Айл байгаа ч мэдэхгүй байх болно. Гэрэл байгаа учраас тэнд айл байгаа юм байна гэж мэднэ. Гэрэл бол ямар үүрэгтэй вэ? Тусгаж бас ил гаргадаг үүрэгтэй. Та бүхэн авралыг аваад гэм нүглээс уучлагдсан юм бол энэ дэлхийн хүмүүстэй адилхан байх ёстой юу, өөр байх ёстой юу?
Та бүхэн Есүс итгэдэг нууж амьдардаг хүмүүс байгаа юу та бүхэн донд? Би цуглаанд явдгаа нууж далдалж амьдардаг хүмүүс байгаа юу та нар донд? Ажилдаа явнгаа би хохирол амсч бидээ хүмүүс намайг дооголж бидээ гэд цуглаанд явдгаа нууж амьдардаг хүн байгаа юу? Тийм хүмүүс бол хоёр нүүртэй буруу амьдарч байгаа хүмүүс юм аа. Энэ яг л гэрлийг битгий асаасаа гэд олчуураараа гэрлийг дарцсантай адил. Гэрэл яах ёстой гэсэн бэ? Гэрэлтэх ёстой гэж. Хар мянган түмэн арт түмэнд харагдуулахын тулд бидний байгаа газраас хинч харсан тэр хүн бол одоо итгэгч хүн байна. Тэр хүн цуглаанд явдаг хүн мөн байна. Ингэж хараад мэддэг болсон байх хэвээр. Тэгжээж бидний гэрэл хүмүүст туяарч хүмүүсийг ч бас гэрэлтүүлнэ. Би бас цуглаанд явдаг байхдаа хамгийн түрүүнд би өөрийгөө танилцуулахдаа яадаг байсан бэ гэвэл би аврагдсан итгэгч хүн байна. Христэд итгэгч хүн байна гэж танилцуулдаг байсан. Тэгээд би цуглаанд явдаг учраас бүтэн сайн өдөр би ажилд явж чадахгүй шүү. Яагаад гэвэл дээр үед бүтэн сайнд бас их ажил хийдэг байсан шүү. Би цуглаанд явдаг болохоор тэддэх өдөр би илүү цаг ажиллаж чадахгүй. Хэрвээ та ингэж намайг ажиллахыг зөвшөөрж байгаа бол би ажилд явж ирнэ гэд. Нөгөө нэг компаниас ажлын цагийг тогтоож өгөх ёстой. Харин би өөрөө тогтоодог байсан. Хүмүүс ингэж хийхгүй л баг. Харин би бол тэгдэг байсан. Хэрвээ намайг бүтэн сайн өдөр амраах юм бол би энэ ажлаа хийж эхэлнэ. Хэрвээ тэгж зөвшөөрөхгүй бол би энэ ажлыг хийхгүй гэд. Ажилд явхад хүмүүс, эргэн тойрны бүх хүмүүс тэр хүн цуглаанд явдаг хүн. Тэр Бэксэндон сүнд явдаг хүн. Цуглаанд маш идэвхтэй явдаг хүн. Энийг бүгдээрээ мэдээд байсан. Яагаад вэ? Гэрэлтдэг учраас, гэрэл учраас. Тийм байгаа ч тийм. Гэрэл бол гэрэлтэй туяарах тусам харанхуй байгаа хүмүүс над дээр ирэхгүй юу? Ирэхгүй шүү дээ, тийм. Миний амьдралаар дамжуулан миний би аврагдсан итгэгч хүн шүү дээ. Би зүгээр нэг хүн биш. Аврагдсан хүн юм бол бусдад өөр дүр төрхийг харагдуулж байна. Бусдаас сондгоорч өөр харагдуулна. Тэр хүнд бусдад байхгүй нэг юм байна да. Тэр хүн байн инээгээл яваад байх юм аа. Ажиргалтай л харагдаад байна. Яагаад тийм байгаа юм бол? Тэгээд ажилд явж байгаа зарим нэг хүмүүс нэг сэтгэл гүйрцэн тийм царай нэг л биш харагдах юм бол тэр хүн ажиргалгүй харагдаж байна. Тэр хүн дээр очоо нэг ярилцаад үзэхүү, сайн мэдээ тааж үзэхүү ингэх бол. Харин та бүхэн юу гэж боддог вэ? Ажил дээр юм уу, гэр бүлийн гишүүдэд тэр Есүс итгэж бол тэр хүнтэй харилцаа болж тэр хүнтэй харилцахгүй ингэх юм бол та бүхний итгэлийн амьдрал асуудал гарах болно. Бид нар ер нь бол тийм тал байгаа шүү. Нэг л ингээл хаагдмал байдаг. Бусдаа ингээд сайн харилцахгүй байдаг. Өөрийнхөө бодолтой нийцгүй байвал тэгэл буруу гэж бодчихдог талтай. Өнгөрсөн удаа би ахмадуудаа дагуулад ойн аялал ингээд явсан байна. Ахмадуудын ойн аялал. Тэнд цуглаанд явдаггүй хүмүүс ирдэг байхгүй юу? Ихэнх нь 100-аад ингээд ахмадууд оролцсон. Намайг нэг цагийн лекц тавьж өгөөч гэсэн байна. Тэгэхээр би пастор хүн шүү дээ. Тэгэхээр өөр лекц биш. Библийн талаар лекц тавья гэж бодсон. Харин тэднэрт Библийн лекц тавихаар дуртай байх уу? Дургүй байх тийм. Харин Библийн талаар ярьсан ч гэсэн дуртай байхаар тэдэнд ярих ёстой болчихж байгаа. Тийм учраас би миний бэр хоёрыг дагуулж яваад та нар энэ ахмадуудад дуу дуулаад өг гэсэн. Тэгээ миний хүү дууг бас жаахан дуулд юм байлээ.
манай Ахмад итгэгч надаас эзээ дуулдаг байсан. Ингэж дуулж гинэ гэдэг чинь одоо караокед их мөнгө зарцуулдаг байсан л гэсэн үг. Тэр чинээгээр пастор болохоос энэ ахлагч болохоос өмнө гадуур явдаг л байсан гэсэн үг. Чүнчонд ингээд бид нар аялаад явлаа. Чүнчон гэхээр та нар юу санаад орж байна? Соянган гэдэг дуу санаад орж байна уу? Тий, Соянганы бүсгүй гэдэг тийм дуу. Би бас үүнийг тэр хүмүүст миний хүү бэр хоёрт ингээд дуулаарай гэж загсан. Тэгээд Соянган бүсгүй талаар ингээд дуулсан чинь бүгд бас мэдээд энэ охин дуудчихсан хамтдаа алга малах тушаад хамтдаа дуулсан. Тэрний дараа ээжийн ивэл гэдэг юм дуу дуулсан. Ихийн хайр гэдэг тэр дууг бас дуулсан. Ихийн хайр гэдэг дуу бол 5 сар бол гэр бүлийн сар гэж явдаг. Тэгээд энэ дууг дуулж өгөхөд агуудууд нь нулим сасгаруулж маш сайн сонссон. Сэтгэл ингээд нээлттэй болсноо болоогүй юу? Нээлттэй болсон. Тэр үед би гараа энэ дээр гараад сургаал тараас. Хүмүүсийн өмнө өнөөдөр манай гэр бүл дандаа энэ дээр гарч ирж гэн гэсэн чинь хүмүүс ойлгохгүй юм шиг царай гаргахаар нь сая дуулсан миний хүү, миний бэр хоёр байна гэж хэлсэн чинь илүү баяртай, дуртай байхыг харсан. Тэгээд би пастор байна гэж хэлэн яриагаа үргэлжлүүлсэн. Харин манай цуглаанд битгий ирээрэ гэж хэлсэн. Манай цуглаанд ирэх хэрэггүй. Энэ хүмүүсийг цуглаанд ирэх үедээ гэж хайж ирсэн. Та нар манай цуглаанд ирэх хэрэггүй дээ. Харин та нар одоо нас өндөр болсон, тэтгэрт гарсан, тэгээд даатгалд орсон. Тэгээд одоо тайван амьдарч байгаа гэж би бодож байна. Харин энэ газар дээр амьдрах амьдрал нь тайван байхаас гадна та нар энэ газраас хальсны дараагийн амьдралын даатгалыг нэг орох аргыг зааж өгөө. Өхлийн дараа бид нар Тэнгэрийн хаанчлалд орох даатгалыг та нар аваарай гэж зааж өгсөн. Тэгсэн чинь маш сайн сонсож байсан. Хинч тэр даалнаас гараагүй. Нэг цагийн турш сайн лекц сонссон. Бид нэр өөрийгөө нууж хамгаалах гэж орлоо гэдэг бол маш тэнэг зүйл. Гэрлийг яг л нэг юмар хуцчихтай адил. Гэрлийг хуцчих юм бол гэрэл асч цацруулж чадахгүй. Гэрэл бол байн гадагшаа гаргаж өгөх ёстой. Гэрлийг цацгаас ингээд саад болж байгаа зүйлийг зайлуулж өгөх ёстой. Та нар бол энэ газрын энэ давс энэ дэлхийн гэрэл мөн гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ дэлхийг цацруулж гэрэлтүүлэх чадварыг Бурхан аль хэдийн бидэнд өгсөн байгаа гэсэн. Бурхан бидэнд энэ сайн мэдээг өгч, энэ сайн мэдээг маш олон хүмүүсийн зүрх сэтгэл дотор оруулж өгөхийг хүсэж байгаа. Гэрэлтүүлж өгөхийг хүсэж байгаа. Тийм учраас энэ гэрэл асаж гэрэлтэх юм бол тэр нуугдсан байсан айл харагдахгүй юу? Нуугдсан айлууд нь бүгд харагдаж эхэлнэ. Зэрэгт очих юм бол орой 6-7 цаг өнгөрчих юм бол дандаа хөшиг татна. Зан хөшиг. Яагаад гэвэл гэрэл цацрахгүй тулд дан гарах юм бол шүн гэрэл тусах юм бол шууд тэр гэрэлтэй газар хүмүүсийн анхаарал тавигддаг учраас шүн унтахдаа бүх цонхны хөшгүүдийг татаж гэрэл гадагшаа харагдахгүй тулд хөшгөө татаж байгаа. Тэгвэл гадаа байгаа хүмүүс доторх зүйлийг харж чадахгүй үстэй тийм. Тийм учраас гэрэл бол байнга үзэгдэж байнга ил гарах ёстой. Энэ гэрэлтийг юмар хочиж хаах ёстой юм биш. Энэ гэрэлтийг хараад хүмүүс гэрэлтэж илүү ил харагдуулах ёстой гэсэн үг. Гэрэл бол гэрэлтэж байх ёстой үүрэгтэй болохоос гэрлийг хааж нуун дарагдуулах ёсгүй гэсэн үг. Бид нар харин өөрөөрөө гэрэлтэж чадах уу? Үгүй. Бурхан биднийг аль хэдийн гэрэл олгоод өгсөн. Би бол энэ
дэлхийн гэрэл мөн гэсэн. Иохан номын 8-р бүлэг дээр ч гэсэн энэ би бол дэлхийн гэрэл мөн. Энэ эзэн би юм бэ? Есүс юм аа. Иохан номын 1-р бүлэг дээр ч гэсэн Есүсийг гэрэл гэж хэлсэн байна. Тэгвэл бид нар энэ бидний зүрх сэтгэл дотор байгаа гэрэл илүү гэрэлтэй цацруулахын тулд яах ёстой вэ гэвэл Есүс бидний зүрх сэтгэл дотор илүү ойр дотноор ойртож очих ёстой. Миний сэтгэл Есүсээс хол байх тусам гэрэл бол харанхуй болно. Бидний сэтгэл гэрэл улам улмаар байхгүй болоод бүрхэг болно. Тиймээс бид гэрлийг гэрэлтүүлэх ёстой биш. Гэрлийг ойлгох ёстой гэж ойлгож байна. Бидний амьдралд гэрлийг хүчтэйгээр цацруулахын тулд яах вэ? Есүсийн гэрэл биднэр тусаад бид нар илүү сайн ойлгох ёстой. Ингээд бид нар гэрэл гэж хэлж байна. Гэрлийг хүмүүст ил гаргах ажлыг хийх нь зүйтэй. Та нар бол энэ дэлхийн гэрэл мөн. Матай номын 5:15 дээр хүмүүс дэлгүү асаагаа савны доор тавьдаггүй, харин дэлгүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг гэлээ. Дэлгүү асаагаа савны доор тавихаар яах вэ? Тэр ойролцоох зүйлийг л гэрэлтүүлнэ. Харин дэлгүүг асаагаа савны доор тавьдаггүй гэсэн. Нэг пастор энэ үгийг тайлбарлахдаа савны доор тавьдаггүй гэсэн. Тэгээ энэ сав гэдгийг буруугаар ойлгоод морь гэдээ ойлгосон. Морины доор тавихаар одоо яах вэ гэж асуусан. Тэгвэл тэр морь нь халаад доороосоо халаад давхин гэж. Харин энэ морь биш. Савны доор тавьдаггүй байсан байна. Харин дэлгүүний суурин дээр тавьдаг. Доор биш, дээр гаргаа тавина гэсэн. Энэ дэлгүү хичнээн дээр гарах вэ? Дээр гарах тусам илүү хол газрыг ч гэрэлтүүлнэ тэ. Илүү холоос ч харахад гэрэлтсэн байх бол. Тиймээс гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Энэ бол аврагдсан бид нар шиг хүмүүсийг үргэлжлүүлэн өөрийгөө ил гаргаж тэ би аврагдсан итгэж байна. Би аврагдсан хүн байна. Би бурханд итгэдэг хүн байна гэж хүмүүст ил гаргах нь зүйтэй гэсэн. Би бол христчин. Би Есүст итгэдэг хүн. Харин зүгээр итгэдэг хүн биш. Дахин төрсөн хүн байна. Ингэж хүмүүсийн өмнө өөрийгөө түгээн дэлгэрүүлэх ёстой. Тэгжээж бус хүмүүст энэ сайн мэдээг, энэ гэрлийг бас дамжуулж өгч боломжтой. Харин сайн мэдээ түгээх дургүй хүмүүс миний цуглаанд явахыг бас миний аврал авсныг хүмүүст ил гаргахгүй эсвэл нуудаг гэсэн. Тийм учраас Паул ингэж хэлсэн. Би энэ сайн мэдээнээс огтхон ч ичихгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дотор энэ сайн мэдээнээс ичдэг, нуудаг хүмүүс байдаг. Магадгүй өнөөдрийн газар сууж байгаа хүмүүс дотор бас тийм сэтгэлтэй хүмүүс байгаа ах. Миний цуглаанд явах аврал авсан энэ тухайга ичээд хэлж чадахгүй хүмүүс байгаа ах. Тэгвэл эдгээр хүмүүс юутай адил вэ гэвэл амтаа алдсан давстай адил юм. Тэгвэл тэр хүн хайдаж хүмүүсийн хөлд гიშгэгнэ. Хүмүүсийн хөлд гიშгэгнэ доолуулна гэсэн үг. Шоолуулна гэсэн үг. Үнэхээр та нар тийм байх ёсгүй. Харин энэ хүн арай өөр юм аа. Тэр хүн арай л бусдаас өөр юм шиг байна. Түүний итгэдэг Есүс шиг жинхэнэ юм шиг байна. Түүний хэлэх үгийг сонсож үзэхэд л арай л нэг л өөрөө. Ингэж хүмүүс бидний амьдарч яваа энэ амьдралаар дамжуулан
Тэр хүн үнэхээр зөв замаар Бурханд итгэж байгаа юм шиг байна шүү. Түүний хэлж байгаа нэг үг бүрийн дотроос миний би хүмүүсийн ярьдаггүй зүйлийг ингээд заримдаа хийлдэг. Тэгэхээр хүмүүс намайг басаж доромжлох уу, доромжлохгүй байх уу? Намайг басахгүй байх бол хэдэн хоногийн өмнө энэ ардлын талбайд LH гэдэг компанитай бид нар шахан өөрсөлдөж байгаа. Тэд нар энэ бүтээн байгуулалтын ажлыг бидэнтэй зөвшөөрлөцөхгүйгээр явуулсан. Тэгэхээр LH компани биднийг басаад байгаа юм байна. Энэ цуглаан бассан ч зүгээр гэж бодоод байх шиг байна. Тэгээд бид нараас зөвшөөрөл авалгүйгээр бидний ардлын талбайг шууд бүтээн байгуулалт руу орсон. Тэгээд Гимгээс ахлах итгэгч рүү заалгаад ордоо ирээрээ гэж цуглаан харсан чинь цуг явах хүн байдгүй. Яагаад гэвэл би ганцаараа явахаар бас болохгүй. Тэгээд Линкольн ахлах сургуулийн хүүхдүүдийг бүгдийг гараад ир гэж хэлж байгаа. Дараа нь бас гараад ир гэвэл гараад ирээрээ за. Тэгээд хүүхдүүдийн бүгдийг дагуулад хойдлын талбай руу гарсан. Яагаад гэвэл тэд нар хинээс айдаг вэ гэвэл сурагч нараас айдаг. 3 давхар бол цуглаан л да. Харин 1-2 давхар бол сургууль шүү дээ. Сургууль. Ахлах сургууль. Тэгээд ахлах сургуулийн хүүхдүүд дагуулж очиод энэ ямар шуугантай юм бэ? Бид нар хичээлээ хийх гэж чадахгүй байна. Энийгээ хэлээрэй гэсэн чинь хүүхдүүд амаа таглаад юу ч хэлэхгүй байсан. Дараа нь хэлээрэй за. Аха, бид нар хичээл хиймээр штэ. Та нар яагаад шууганг тараад байгаа юм бэ? Битгий саад болоод ингэж хэлээрэй заа юу. Тэгээд энэ хүүхдүүдийг дээшээ гаргасан чинь хүмүүс тэр ажилчнууд нь их сандарсан царай гаргачихсан. Тэгээд ашгүй дараа 7 хоног шалгалтын тэр цаг байсан учраас одоо шалгалт олохгүй та нар ажиллаа боль гэсэн чинь нар чинь нэг сквадр матраа арчраал гээл газар ухаад байгаа байхгүй юу? Тэгээд ажлын саад болоод бид нар ухсан газар руу ороод болиулсан чинь тэд нар цагдаа дуудана гээд дайрсан. За цагдаа дууд. Уг нь бид нар дуудах гэсэн тэд нар өөрөө дуудаж өгсөн. Тэгээд цагдаа нь ирснээ бид нарыг бүр загнаад тий ажил хийхийг нь зөвшөөрөл авсан байгаа юм чинь ажлын хийлэг гээд бид нарыг ингээд загнаад байсан. Тэгээ намайг оцсон чинь намайг ажлын саад болоод байна гэд шоронд аваачаад хийн гэж аахгүй. Та нараа айх байхгүй юу? Та нар бол айх баг. Харин би юунаас ч яагаагүй. Та нар намайг барьчлаа гэвэл барьчлаад аваад яв гэд миний гарыг бариулах гэсэн. Тэгсэн чинь хажууд настай хүн надаас та хэн бэ гэж асуусан. Би энэ цуглааны пастор байна гэсэн чинь харьцаж байгаа байдал нь шал өөр болцсон. Яагаад гэвэл пастортай хамаагүй харьцаж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ цуглаан чуулган бол томоохон байгууллага. Тэгээд энэ байгууллагын дарга нь пастор юм чинь. Тэд нар хамаагүй ингээд харилцаж чадахгүй. Бас чадахгүй. Миний хийсэн нэг үг бүрт тэд нар басаж чадахгүй болно. Тэгээд би ингээд хийн шүү гэсэн чинь. Тэгээд нөгөө компани байгууллагатай ярилцсанаа. За тэгвэл тгийгээд цагдаа нар явцгаасан. Тэр байгууллагын компани ч гэсэн явсан. Та хэн бэ гэж асуухад би энэ цуглааны цэвэрлэгээ хийдэг юм байна гэж хэлсэн бол тэд нар юу гэх байсан болоо. Басах байсан тийм. Харин би энэ цуглааны пастор байна гэсэн чинь тэд нар басахгүй. Басч чадахгүй гэсэн. Бид нар бурханы хөвгүүд гэсэн үг. Бид нар хин гинэ? Бурханы хөвгүүд. Бидний сайн мэдээг тараавал бид нар эзний төлөө амьдрал хинч биднийг басч чадахгүй. Хэн биднийг басч чадахгүй гэж. Харин эсвэргээрээ бид нар өөрийнхөө махан биеийн төлөө амьдрал те. Өөрийнхөө ашигын төлөө амьдрал
басуулна. Басамжлуулна. Ягаад гэвэл амтаа алдчих учраас. 16. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад Тэнгэр дэх эцгийг танд алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Энэ ишлэлч гэсэн чухал. Маш чухал. Ийхүү гэрэлдэг гэсэн. Хинд гэрэлдэх вэ? Тэдний өмнө. Тэд гэдэг нь итгэдэггүй хүмүүсийг хэлэх байх тийм. Та нарын гэрэл итгэдэггүй хүмүүсийн өмнө гэрэлтүүл гэж хэлж байна. За тэгвэл миний гэрэл тийм хүмүүс рүү хүчтэй маш сайн гэрэлхийн тулд бидний сэтгэл юугаар дүүрсэн байх ёстой вэ? Бахамбын ямар нэгэн шунал дур хүсэл ташаалаар дүүрсэн байх юм бол хүмүүст миний тэр бурхны сэтгэл сайн цацруулж чадахгүй юу? Гэрэлтэж чадахгүй, цацруулж чадахгүй. Тэдний өмнө тийхүү гэрэлдэг гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл миний дотор байгаа гэрэл тэдэнд сайн цацагдахын тулд бидний сэтгэл бурхны үгээр дүүрсэн байх ёстой. Бидний сэтгэл бурхны сэтгэлээр дүүрсэн байх ёстой гэсэн үг. Мөн бидний амьдрал бурхны тааламжит амьдралаар амьдарч ижил сайн гэрэлтэж чадна. Тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Эцгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл. За тэгээс та нарын сайн үйлсийг хараад гэж хэлж байгаа. Бидний амьдралыг хэлж байна. Бид нар Есүс итгэдэг гэж ярьдаг мөртлөө хүнийг лөө уртаад хүнийг хүмүүсийн өмнө тамих мамих татаад арх мархуугаал ингээд яваад ах юм бол хүмүүс юу гэж бодох вэ? Есүс итгэдэг гэдээсэн чи яава? Адилхан юм байна штэ. Өөр юм байхгүй юм байна штэ. Хүмүүс бидний сэтгэлийг харах уу? Бидний сэтгэл ямар байгааг харахгүй штэ, харж чадахгүй. Харин хүмүүсийн хардаг зүйл бол ганцхан гаргадаг үйлдэл, хэлж байгаа хэл, ам бидний амьдралын байдлыг тэрийг л харж чадах болохоос бид нар Есүс итгэдэг гэж ярьж байгаа. Харин Есүс итгэдэг хүмүүс, итгэдэггүй хүмүүс хоёрын ялгаа байхгүй байв. За жишээ нь ямар нэг ажлыг хийж байхад нэгч хүний өмнө ингээд ад үзэгдэхгүй гээл ингээд дайраад байвал миний ашигын төлөө л ингээд дайраад байвал хүмүүсийн нүдээр харахад ямар байх вэ? Хүмүүс бодоход юу гэх вэ? Хүү тэр хүн ямар шуналтай юм бэ? Дандаа мөнгө гэж ах юм. Дараа нь харахад тэр хүн цуглаанд явдаг гинлээ гэвэл тэгвэл юу гэж хэлэх вэ? Хүү цуглаанд явдаг хүн яагаад тийм бэ? Ингэж хэлэх үү хэлэхгүй юу? Энэ миний бодлоо тэгэж хэлнэ үстэй. Тий, та нар ч гэсэн тэгэж бусдыг шүмжилдэг л үстэй тий. Өнөөдөр энэ газар ярьж байгаа нь юу вэ ярьж байна гэвэл Есүсийн бодлыг энд хэлж байгаа биш, Бурханы сэтгэлийг энд харуулж байна. Та нар бол ертөнцийн гэрэл мөн. Энэ бид нар давс гэрлийн үргийг гүйцэтгсэн үед хүмүүсийг энэ цуглаанд дагуулж ирж бас Бурхан руугаа аваач чадна гэсэн үг. Гадагшаа гараад та нар аврал авах ёстой шүү, Бурханд итгэх ёстой шүү. Ингэж хэллээгээд хүмүүс сэтгэл нээдэг үү? Сайн нээдэггүй шүү дээ, тийм. Зарим үед орон нутагт байгаа хүмүүст гэр бүлийнх нь одоо залгаад за манай ээж сайн мэдээ тарааж өгөөч ингэж гойх үе байдаг. Ийм дуудлагыг бас би аваад очсон чинь шууд хаалганаас нь хөөгдөжсэн удаа хэд хэдэн удаа байгаа. Тэгээ хаалга туршаад ингэж орох гэсэн чинь хэн таныг явуулсан гэсэн чинь одоо таны хүү хин гэдэг хүү чинь илүүлээ тэгээд би ирлээ гэсэн чинь шууд хараал хэлээд уурлаад намайг хөөгөөд гаргаж байгаа хгүй. Түүний хамаатны нэрийг хэлээл тэгэл хараагаал юм уу галзуу солиотой хин ингээл тэгээ би одоо яахан мэдэхгүй болж хуй байдаг.
Тэгвэл энэ хүн гэр бүлийнхэнд нь сэтгэлийг нээсэн байгаа юу? Хаасан байгаа юу? Сэтгэлийг нь хаачихсан байгаа. Тэгээд өөрөө сайн мэдээ тараахад дарамттай болохоор пасторыг явуулаад та очоо сайн мэдээ тараагаарэ гэд. Тэгвэл тэд нар ухтаж хүлээж авах уу? Нэг баяртайгаар ухтахгүй шүү дээ. Нэг сүнсийг бид нар авралт хүргэхийн тулд амархан биш байна. Зүгээр болдог юм бол биш. Бид нар ямар сэтгэлтэй байна вэ гэдгийг шалтгаалаад бид нар сэтгэлийн ертөнцийг сайн мэдэхгүй учраас хамгийн түрүүнд бид тэдний шүүмжлэлийн хардаг зүйл бол юу вэ? Бидний дүр төрхийг харна. Бидний хийж байгаа гаргаж байгаа үйлдэлийг харна. Хүмүүс мэднэ. Үйлдэл бол чухал биш гэдгийг. Тийм ээ. Аврал авахад бол үйлдэл чухал биш. Харин хүмүүсийг авралт хүргэхэд бол бидний хийж байгаа үйлдэл бол маш чухал. Та бүхэн ойлгож байна уу? Энэ шамэн гэхгүй болохоор сайн ойлгохгүй байгаа юм шиг харагдаад байна да. Та бүхэн миний юу ярих гэж байгааг ойлгож байна уу? Миний одоо та бүхэн ярьж байгаа зүйл нь Бурхан биднийг гэрэл болон давс гэж хэлсэн. Харин гэрэл болон давс болгосны зорилго юу вэ? Та бүхнийг аврал тараалгахын тулд юм аа. Энэ сайн мэдээг тараахын тулд хүмүүсээс сэтгэлийг нь олоод таашаалыг нь олох хэрэгтэй. Авах хэрэгтэй. Хүмүүсийн таашаалыг олж авахын тулд миний шунал, миний дур хүслээ дагаал үйлдэл дэвэл тэдний сэтгэлийг олж авч чадах уу? Таашаалыг нь олж авч чадах уу? Чадахгүй. Тэгвэл давс яах ёстой вэ? Давс уусах ёстой. Давс уусчиж давслага амтыг гаргадаг юм шиг миний дур хүсэл, миний зөрүү зам бүгд хайлаад алга болох ёстой. Бүгд уусаад байхгүй болж ич гэр бүлийнхний сэтгэлийг ч олж авч чадна. Таашаалыг ч олж авч чадна. Та нар бол дэлхийн гэрэл. Гэрэлтэй газар харанхуу орших уу? Оршихгүй гэсэн. Та нар бол ертөнцийн гэрэл гэсэн байхад би тийм ашигын төлөө за энэ хүнээр дамжуулаад би мөнгө олъё гэж бодож байгаа бол гэрэл туяарч чадах уу? Хизээж чадахгүй. Энэ гэрлийг чи хүмүүс гэрэлтүүлж та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг та алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Эцэст нь та нар энэ давсны үүргийг гүйцэтгэсэн үед бас гэрлийн үүргийг гүйцэтгэсэн үед хэн алдаршуулах вэ? Бурхан алдаршуулгана. Бидний алдрын төлөө биш. Биднийг аварсан Бурханд алдраа өргөхийн тулд бидний дүр төрх нь алга болох ёстой юм аа. Тэгсэн цагт бид нараар дамжуулан Бурхан ажиллаа хийж олон хүмүүсийн амийн замд хүргэх болно. Бид нар харин эсрэг замаар явчих үе олон байна. Олон хүмүүсийн дургүйг нь хүргэчихэд хүмүүсийг өрөөж өгөөж гэж байдаг. За жишээ нь манай библийн семинар ингээ болгож байхад ирээрээ гэж хэлбэл ирэх үү ирэхгүй юу? Сайн ирэхгүй байх болно. Тийм болохоор Библиэлд ч гэсэн та нар осон мөнгө хөрөнгөөрөө найзтай бол гэж хэлж байгаа. Ердийн үед та бүхэн найз эсвэл гэр бүлийнхэнтэй хамтдаа юм авч өгөөд ингээд бэлэг өгөөд ингэх юм бол дараа нь семинар болоход нэг ирээрээ гэвэл ирэхгүй гэж юу? Ирнэ штэ. Харин бүх хүмүүсийн дургүйг хүргээл тэгээд семинарт ирээрээ гэвэл чиний итгэдэг Есүст би итгэхгүй гэх бол та нар шиг Есүс итгэх гэвэл би Есүс итгэхгүй заяа. Ингэж хүмүүс хэлэх болно. Тийм учраас Есүс бол цаашид болох зүйлийн талаар бүгдийг мэдсэн учраас бид нар шиг аврал авсан хүмүүс ямар амьдралаар амьдрах ёстой, бид нар ямар хэлбэрээр хүмүүсийн өмнө зогсох ёстойг энд бидэнд хэлж байгаа юм байна.
Үнэхээр бид энэ үгээр дамжуулан өөрийгөө эргэцүүлэн харах ёстой. Бурхан биднийг давс гэж хэлсэн. Бас гэрэл гэж хэллээ. Би өөрийгөө бас хүмүүсийн өмнө харагдаж байгаа би миний байдлыг давсны үүргийг гүйцэтгэж гин үү? Би гэрлийн үүргийг гүйцэтгэж чадж гин үү гэдгийг өөрийгөө эргэцүүлэн бодох хэрэгтэй шүү. Үнэхээр энэ сайн мэдээний ажил бидний Бурханы ажлыг хийж байгаа ажил нь илүү чухал гэж бодогдож байвал бидний дор хүслийг хаяад амьдарч чадна. Харин өөрийнхөө шунал нь илүү чухал байвал өөрийнхөө дур хүслээ дагаад яваад байвал харанхуй муухай ажлыг ч бид нар хийгээд яваад ах болно. Бурхан бид нарыг аварсан бас энэ сүм чуулганд байлгаж байгаагийн учир нь өөр учраас биш. Өөр зүйлээс болж байгаа юм биш. Бид нараар нь дамжуулаад маш олон хүмүүсийн сайн мэдээ түгээгдэх ёстой учраас юм аа. Энэ ажлыг биелүүлэх гэж Бурхан биднийг дуудсан. Бас Бурхан бидэнд үүрэг хариуцлагыг өгсөн. Энэ сайн мэдээ тараах ажлыг Бурхан бидэнд даалгасан байна. Тийм учраас та бүхэн энэ ертөнцийн давс болон гэрлийн үүргийг гүйцэтгэхээсэ гэж хүсэж байна. Тэхийн төлөө та бүхэн Бурханы үг өгтөө илүү ойртох ёстой. Бурханы хүмүүстэй илүү ойртох ёстой. Та бүхний сэтгэл Бурханы сэтгэлтэй ойр болох тусам харанхуй та бүхэн дээр ойртож чадахгүй. Харин та бүхний эргэн тойрон чинь харанхуй байна гэдэг бол миний сэтгэл Бурханы үг байхгүй байгаа учраас юм. Ингэснээр эцэст нь та бүхэн бүдрэхээс өөр аргагүй, гадагш хаягдахаас өөр аргагүй, хүмүүсийн хөлд гიშгүүлэхээс өөр аргагүй байна. Тэгвэл та бүхний амьдрал эмэмэлтэй байх болно. Харин эзний төлөө, бас сайн мэдээний төлөө өөрийгөө уусгаж хаяад сайн мэдээний төлөө урагшаа сэлүүрдэж очих юм бол Бурхан биднийг алдаршуулах болно, өрөөх болно. Та бүхнээр дамжуулаад маш олон хүмүүс аврал аваад гэрэл рүү ирж аврагдаасай гэж хүсье. Найрал дуу Баталын дуу хамт дуулаад өнөөдөр өндөрлцгөөе.